Мөрдөн байцаалтын шатанд таны гэрчээр тогтоогоод хууль сануулад байцаалт авсан байгаа. Тэгсэн үү? За мөрдөн байцаалтын шатанд Бай тэгсэн үү? Хууль сануулж байцаалт авсан уу танаас? Байцаалт аудитын тайлбар авсан. Гэрчээр асуусан уу таныг? Гэрчээр тогтоосон уу? Гэрчээр тогтоогоогүй аудитын тайлбар авсан. Гэрчээр байцаалсан байгаа шүү гэж. Хавцлогийн дугаар хэлгүй. Таны гэрчээр тогтоогоод байцаалт авсан байгаа шүү дээ хавц дэрэгт. Тэрнийг би гэрчээр авсан гэж мэдэхгүй л байна. Намайг та аудитыгаа тайлангийн талаар тайлбар Та тэр баримтыг уншиж үздэг юм уу? гэсэн. Аа? Би бол ер нь аудитын тайлбар л өгсөн гэж. Үгүй тэр баримтыг уншиж үздэг юм уу таа чи? Баримтыг уншиж үзээгүй л дээ. За хэрэг бүртгэл мөрдөн байцаагч прокурор шүүхийн дуудсан цагтаа хүрэлцэн ирж хэргийн талаар мэддэг зүйлээ үн зөв мэдүүлэх үүрэгтэй. Хэрвээ худал мэдүүлэг өгөх юм бол та эрүүцлийн эрүүгийн харилцааг үлээл гэдэг. 2 дугаар авцсан 3-5 дугаар авцсан дэр. Энэ шүүгдэгч нарын байгаа тахимд байгаа хүмүүсд тань гэр бүл садан төрлийн холбоотой хүмүүс байна уу? Шүүгдэх нь. За хууль санаасан баримтаар үн зөв мэдүүлэг өгнө гэдэг 19 зордож байна. За бид бол энэ дээр юу болсон? Энэ бол эрсдэлтэй байна гэдгийг л бид гаргаж тавьсан. Манай төрийн аудит бол шалгал аудитээрээ бол эрсдэлтэй асуудлыг гаргаж тавьдаг. Цаашдаа энэ зөв буруу бол хууль хяналтын байгууллага шалгах бах. Бид бол эрсдэлтэй асуудлыг гаргаад зайлшгүй шалгалтаа бол хууль хяналтын байгууллагад өгч шалгуулдаг. Тийм учраас би энэ дагуугаар энэ тайландаа тусгаж өгсөн. Би асуултаа асуугаа энэ хүн өөрөө ингэ яриад байгаа ямар би танд хэлсэн шүү дээ түрүү асуусан. Үндэсний аудитын таны асуултанд би хариултлаа гэж ойлгож байна л да. Бид бол эрсдэлтэй асуудал гаргаж байсан. Энэ хүн асуултаа асууг та хариу сонсож байгаад асуултанд нь хариул. За. Би танаас асуусан. Үндэсний аудитын газрын аудитор хүнд 2 хуулийн этгээдийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох эрх хэмжээ байгаа юу? Тийм үгээр хариулчих. Бид бол байгаа үгээр хариулчих. Давч. За би бол ингэж чинь ер нь бид гэрээг бол хэрвээ хүчин төгөлдөр гэрээ байгуул бид эрсдлийг харах тийм үгээс хариулт байгаа. Тийм үү юу? Тийм. Хүчин төгөлдөр бус тооцох эрх байгаа юу? Бид бол гэрээд өгнөөгүй шүү дээ. Гэрээний доторх асуудал нь эрсдэл дагуулж яах гэдгийг л бид илэрхийлэх хэрэгтэй. Миний асуултаараа өөр асуулт байгаа. 2 хуулийн этгээдийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус тооцох эрх үндэсний аудитын газрын менежер хүнд байгаа юу гэж сууж байгаа. Байгаа. Энэ 2 хүчин төгөлдөр бус хуулийг эсрэг хийгдсэн бол бид ямар хуулийн дээр тийм бэ? Бид энийг бол төрийн аудитын байгууллага эрсдлийн тодорхойлж гаргаж ирдэг. Төрийн үндэсний аудитын газрын менежер хүн гэрээг хүчин төгөлдөр бус тооцдог ямар хуулийн дээр тийм заалт байна? Төрийн аудитын байгууллага хүлээсэн тодорхой аудитын олон улсын стандартын дагуу энэ маань өнөөдөр яг хууль эрх зүйн дагуухаар хийгдэж үгүй юу? Энэ гэрээ өнөөдөр бид хуурамчаар байгуулсан гэрээг бид өнөөдөр би асуулт хүчин төгөлдөр мөн бишийн тухай л ярьж байгаа. Гэрээний тухай биднээс татуулж асууна. Би танд түрүүн хэлсэн шүү дээ. Би хүчин төгөлдөр 2 хуулийн этгээдийн хооронд байгуулсан гэрээг Жичи орлого та асуултанд нь тодорхойл хариулт. Наадгүй өмгөөлөгч чинь танаас тийм үгүй юу гэсэн асуулт хариулт нэхэд байна. Харин тийм. Тэгээ би ойлгомжтой толгонд үндэсний та тэгэхээр тийм гэсэн. За тэгвэл энэ ямар хуулинд байгаа юм бэ гэсэн. За тэрийг нь тайлбар. би анханасаа болоод би болоод энийг хүчин төгөлдөр биш бус гэж бид өгнээгүй гэдэг хэлсэн шүү. За би тэгвэл юу таны гаргасан дүгнэлтийн 18 дугаар хавц тэргийн 84 дугаар хуудсанд байгаа дүгнэлтийг танд уншаад өгье. Эсвэл би худлаа уншаад байвал өөр хүнээр та уншуулж болно. Иргэний хуулийн 202-ийн 1-д заасан стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэл шудраг усны зарчимд харьш нөгөө талдаа хохиролтой бол уг гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан байна та. Бичсэн байна. Таны бичсэн үг бүр мөн үү? Мөн үү? За танд хүчин төгөлдөр бус тооцох эрх ямар хуулиар байгаа юм? За яг би энийг тооцоогүй. Над хуулиа тийм эрх Та энийг бичээгүй юм уу? Энийг бичсэн юм уу? би бичсэн. За тэгвэл энийг ингэж бичих хэрэг танд байгаа мó хүчин төгөлдөр бус тооцох эрх? Одоо би Тэр нь ямар хуулинд байгаа юм? Та байгаа гэдэг нь шүү дээ. би тайлбар хийхээр бас болохгүй байх шүү. Ямар хуулинд байгаа юм бэ гэж сууж байна. Өнөөдөр бид бол энэ гэрээ маань өнөөдөр хүчнтэй хийж үү, хүчингүй хийж үү, эрсдэлтэй хийж үү, шигтлээ хийж үү, одоо ямар нэгэн талыг баримталж өгөө гэдэг дээр бид бас дүгнэлт хийдэг хэрэгцэн акт байдаг. Аудитын ёс зүй олон улсын стандартын дагуугаар. Тэр нь дагуул бид нэг. За тэрийг хэлчих та. Хэдэн оны хэдэн сарын өдөр ямар стандарт байдیں۔ За би энийг бол ном баримт авцраагүй ном баримт харж хэлэхгүй. Эргүү хуулинд гэрч худал мэдүүлэг бол хариуцлага бол байгаа. Микрофоныг дэвшлүүлээд үү.
Гар ус зурсан юм уу нөгөө юм дээр? Хууль сануулсан дээр. Зурцсан байгаа. За би тэгвэл дараа нь тэрүүгээр тэр асуудал тавина шүү. За би тэгвэл энд хариулъя. Надад тийм юу байхгүй, эрх зүйн одоо үндэс байхгүй. Бид бол зүгээр ёс зүйн дүрм аудитын олон улсын стандартыг баримтжилж ажилладаг. За би дахиад асууя. Та хариулсан. Хүчин төгөлдөр бус тооцох хэрэг танд ямар хууль тогтоомжоор олгогдсон юм бэ? Тэрийг хэлж. Түүнээс ганцхан асуултанд дээр яг магадгүй шүү. хуулиар энийг тогтоосон юу ойлголт байдаггүй. Би зүгээр аудит олон улсын стандарт ёс зүйгаа юуж байна. За тийм юм байх. За дараагийн асуулт. Стандарт нөхцөл гэж та юуг ойлгоод байгаа? Иргэний хууль 202-д заасан. Хэвийн нөхцөлийг боломжтой байх одоо хэвийн нөхцөл гэх юм тэгж ойлгож байгаа би. Ер нь Ямар нөхцөл вэ? одоо зарчмын дагуух нөхцөл гэж ойлгож байна л да. Ерөнхийдөө өршлөө тайлбарах юм бол Ямар зарчим? үнэнч байх зарчим, шудраг байх зарчмын нөхцөл гэж ойлгож байна. Зөв одоо өөрийнхөө үгээр тайлбарлах юм бол хуулийн үгээр энийг тайлбарлаж чадахгүй бай. Та дүгнэлтэн дээр бичсэн болохоор би таныг асуугаад байна л. Хуулийн үгээр нь бичих шаардлагатай байдаг учраас бид энийг шудраг зарчим гэж өчгөр тэр юуг нь өөрөө ойлгоход би тэгж тайлбарлаж ойлгож байгаа. За таны би дүгнэлтээ уншиж шүү. Иргэний хуулийн 261-р зүйлийн 261-ийн 1-д худалдаа авах гэрээний аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчснөөс нөгөө талдаа учруулсан гим хорыг арилгах нийтлэг журмыг баримтлан арилганаа гэсэн залтын дагуу MJLSP-D компаниудаас бэлтгэн нийлүүлэгч компанид гарсан Багнар компанид гарсан хохирлыг гаргуулах зүйтэй байна гэж байна. Миний онцлох гэдэг юм нь худалдаа авах гэрээний аль нэг тал нь гэрээний үргээ зөрчснөөс нөгөө талдаа учирсан хохирлыг арилгах журмыг баримтлан арилгуулнаа л гэдэг та бол. Энэ худалдаа авах гэрээний аль заалтанд зөрчигдсөн та нэг заагаад өгөх. Энэ дээр өчигдөрч бас яриад байх шиг байсан. Багнуур илч компани тийм амгалан үйлчлэгэн дээр Багнуур илч компани 3 компани төлөв байж хүлээж авч өгүүлснэ гэсэн. Гэтэл өнөөдөр энэ дээр тэр асуудлыг хэрэгжээгүй. Шүүгч өөрт чинь сануулсан байгаа. Та тодорхой хариулахгүйгээс тийм удаан сунжирсан дахин асуулт явагдаад байна. Энэ гэрээний аль заалт зөрчигдсөн бэ? Та дүгнэлтээ харж болно эндээс. Таны дүгнэлтэн дээр нэг тал нь үүргээ зөрчснөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг арилганаа гэд иргэний хуулийг бариад яваад байна шүү дээ. Энэ гэрээг ярьж байгаа юу? Өөр гэрээ яриад байгаа юм уу? Би гэрээ харах боломжтой юу? Болно. Гэрээ харуулж байна. Гэрээ хараад би энэ дээр ярив. Танай төрийн аудитын тухай хуулийн 19-3-т тайлангийн эцсийн хувилбарыг улсын их хурл аудит хийлгсэн байгууллага болон албан тушаалтанд хөрвүүлнэ гэсэн байна шүү дээ. Төрийн аудитын хуулийн 25-ын 1-д төрийн аудитын байгууллага өсөлт ирүүлсэн хүмүүст төрийн болон байгууллага хүүхний нууцд хамаарахаас бусад аудитын тайлан хэвлэмэл ихээр нь хувилж өгнө гэж заасан байна тийм үү? Танайх нь 19-3-3 заасны дагуу аудит хийлгсэн байгууллагадаа танилцуулсан юм уу дүгнэлтээ? Манайхаар аудит хийлгсэн байгууллага авилгатай тэмцэх газар хүсэлтээ ирүүлж бид авилгатай тэмцэх газрын хүсэлтийн дагуу аудит хийсэн учраас бид тэр хүсэлтээ ирүүлсэн буюу үйлчлүүлэгч байгууллагадаа тайлангаа гардуулж өгдөг аудит хийсэн тайлангаа. Тийм учраас бид авилгатай тэмцэх газар тайлангаа гардуулж өгсөн. Танай үйлчлүүлэгч авилгатай тэмцэх газар л байгаа юм. Тийм ээ, манад хүсэлт ирүүлснээрээ өнөөдөр MJLBD гэсэн компаниудаас манад хүсэлт ирээгүй. Хүсэлтийг авилгатай тэмцэх газар гаргаж тэрний дагуу бид аудит хийсэн учраас бид үйлчлүүлэгч байгууллагад тайлангаа гардуулах эрх үүрэгтэй байдаг. Аудит хийлгсэн байгууллага гэдгийг та авилгатай тэмцэх газар гэж ойлгоод байгаа юм уу? Манад аудит хийж өгөөч гэсэн хүсэлтийг ирүүлсэн учраас бидний үйлчлүүлэгч авилгатай тэмцэх газар. Энэ хуулийн чи 19-3 Ер нь манайгаар аудит хийхдээ тухайн байгууллагууд манад аудит одоо тухайн энэ сарын энэ тайлан жилийн тайланд аудит хийж өгнө гэсэн юм. Хүсэл тавьсан л авилгатай тэмцэх газар гэж байна. Би ингэж суугаад байгаа шүү гэж. Аудит хийлгсэн байгууллагын ямар байгууллага гэж асуугаа хэлээд байгаа юм бэ л гэж байна. Тэр аудит хийлгсэн байгууллага газар юм уу энэ компани юм уу Багнар юм уу аль нэг нь хэлчихэж шүү дээ. Аудит хийлгсэн байгууллага нь бол манад авилгатай тэмцэх газар. Манайхаар хийлгсэн байгууллага нь авилгатай тэмцэх газар. За та энэ MJLSP компанитай
Багнуур компанитай холбоотой аудит хийж энэ байгууллагуудын дуудаж танаа дээр аудит хийж байгаа гэдэг асуудал тавьсан уу? Надтай MGLBD компани Нямун Нэхлэн хоёр хамтарч ажилласан. Тантай юу? Тий. За энд байна уу тэр хүн? Болор туяа нэг залуу хоёр надтай хамтарсан. Тооцооны Нэхлэн юу байсан? Надад бүх баримтаа гаргаж өгч, нотлох баримтуудыг гаргаж өгч ажилласан усуд энэ хоёр хүн. Хин гинэ нэр нь? Нэг нь болор туяа гэжсэн тэр эрэгтэйг нь мэдэхгүй байна. Эмэгтэй нь болор туяа гэж тооцооны Нэхлэн. Тэр нь юу вэ? Ямар ажилтай вэ? MGLBD компани тооцооны Нэхлэн гэж өөрийгөө танилцуулсан. Мөнгөн туяа чинь ерөнхий Нэхлэн л та. Энд чинь олон Нэхлэн байна лээ. Доор олон Нэхлэнтэй байдаг. За. Төрийн аудитын тухай хуулийн 336-ад аудитын тайланг зохих ёсоор хэвлүүлж аудит хийх хүсэл тавьсан байгууллага, албан тушаалтан аудит хийгдсэн байгууллага гэж байна шүү. Харьяалах дээд байгууллага, холбогдох байгууллага хүмүүст хүргүүлнэ гэж заасан байгаа. Та чинь танах тайлан гаргасан болохоор төрийн аудитын тухай хуулиар үйл ажиллагаа явуулж гэж ойлгоод байгаа. Энэ 336-аас саяын залтыг биелүүлсэн үү танах? Энэ хийгдсэн гэдэг маань өнөөдөр энэ аудит хийсэн байгууллага мөрдөн байцаалтын үйл шатанд явж байгаа учраас би өөрөө авлагатай тэмцэх газар аудит хийхдээ өөрөө аудит хийж явах тохиолдолд нөхцөлдөө аудит хийж байгаа байгууллагын талаар ямар нэгэн банд материал мэдээлэл гаргасан тул хариуцлага тооцооно гэдэг ийм саяны надад гаруусах зурдаг шиг бас тийм юмдаа гаруусах зурсан учраас мөрдөн байцаалтын шатанд явж байгаа тайланг бид өнөөдөр тэр шалгуулж байгаа газар хөрвүүлэх эрх зүйн акт байдаг юм аа. За тэрвээ тийм бид хуулиа зөрчсөн бол төрийн аудитын хуулийг зөрчснөөрөө арга хэмжээ тооцоолох баха. Ингэж штэ. Төрийн аудитын хуулийн 336-ыг та тэгээ зөрчсөн юм уу? Энэ зөрчил биш. Та өөрөө энэ хуулийн залтыг буруу ойлгоод байгаа шүү. Бид бол тань дахиад уншаад өгье. Эсвэл та өөрөө хууль уншиж болно. Төрийн би танд өгүүлбэр уншаад өгье. 336 дээр аудитын тайланг зохих ёсоор хэвлүүлж аудит хийх хүсэл тавьсан байгууллага. За энэ авилгалаа тэмцэх газар юм байна. Албан тушаалтан, за энэ мөрдөн байцаагч юм байна. Аудит хийгдсэн байгууллага. Энийг юу гэж ойлгоод байгаа юм та? Энэ аудит хийгдсэн гэдэг маань бид өнөөдөр зүгээр өөрийн зорилт хүрээний төвшөнд зорилт төлөвлөгөөнийхээ дагуу өнөөдөр жилийн төлөвлөгөөнийхээ дагуу аудит чинь тодорхой асуугаад байна шүү дээ. Аудит хийгдсэн байгууллага аудит хийгдсэн байгууллага гэдэг нь төрийн аудитын байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсан манай зорилтод стратеги төлөвлөгөөнийхээ дагуу хийсэн байгууллагыг хэлдэг. Гөө та энэ компанид дүгнэлт гаргаад байна шүү дээ би. Компани асуудлыг бол би тусгаадан асуудал гэж бодож байгаа. Мөрдөн байцаалтын шатанд хийж байгаа асуудал гэж ойлгож байгаа учраас манай аудит хийгдсэн байгууллага За миний асуултыг дуустал сонсч дараа нь хариул зав явж орлоо. 50 хариул та. Эндээс сандраад би таны үгийг ойлгож байна уу? Сандраагүй. Би бол энэ аудитын тухай хуулийн 33-36-ад аудитын тайланг гэж таны гаргасан тайланг зохих ёсоор хэвлүүлээд аудит хийх хүсэл тавьсан байгууллага. За тэрний авилгалаа тэмцэх газар боллоо. Албан тушаалтан аудит хийгдсэн байгууллага, харьяалах дээд байгууллага, холбогдох бусад байгууллага хүмүүст хүргүүлнэ гэсэн заалт байдгүй төрийн аудитын тухай 300 байдаг. За энэний дагуу хүргүүлэх танах үүрэгтэй гэсэн үг үү тэгэхээр хүргүүлэгээ заасан байна шүү дээ. Би бол өөрийгөө тийм эрх үүрэхгүй гэж үзэж байгаа. Энийг би бол хариулж мэдэхгүй байна. Та төрийн аудитын хуулинд захирагддаг уу? Төрийн аудитын ёс зүйн хорооноос асууж бас тодруулж болно гэрчээр оруулж. Та төрийн аудитын тухай хуулинд захирагддаг уу? Бид төрийн аудитын хуулийн дагуу ажил үргээ өвсддөг. Та төрийн аудитын хуулинд захирагддаг уу? Бид төрийн аудитын тухай үйл ажиллагаа явуулдаг. Хуулийн дагуу явуулдаг тийм үү? Тий. Би танаас суугаад байна л. Энэ байгууллагад гаргасан тайлангаа гаргахаас өмнө хоёр байгууллага энийг би хариулж чадахгүй байна. Та хариулах үүрэгтэй. Төрийн аудитын тухай хуулинд зааснаар аудит шалгагдж байгаа байгууллагад тайлангийн төслөө өгөөд сандыг аваад өөрсдөд оруулах гэсэн хуулийн заалт байгаа юу? Би таны хариултанд хариулсан одоо энэ дахиж тийм хуулийн заалт байгаа юу? Би хариулсан. Тийм үгээл. Та хуулиас уншаад байгаа байх гэж ойлгох. Би эсвэл хуулийн дээр байхгүй юм яриад байгаа юу? Та хуулийн заалт хараад уншиж байгаа хаа гэж бодож би бас хариулсан. За та энийг бол мэдж байгаа. Энэ шалгагдж байгаа байгууллагада тайлангийнхаа төслийг өөрчлөлт өгсөн юм уу та? Манайх хэлсэн шүү дээ. Манайх бол өөрийн төлөвөө хөтөлбөр тусгагдсан байгууллагадаа бид хөрвүүлдэг. Өнөөдөр мөрдөн байцаалтын шатанд явж байгаа юм би. Тэр чинь тэгээд энэ хуулийн дээр чинь байхгүй шүү дээ.
Би ингээд хургуулыг ихэд надаас чинь ингээд гэрч юу авчиж байгаа шүү дээ. Нөгөө та энэ шалгаж байгаа юм гадагшаа гаргах юм бол танд хуулийн хариуцлага тооцно гэдэг ингэчихэж байгаа учраас би гаргах. Та хургуулыг гэж хэлсэн юм уу? Хургуулыг гэж хэлсэн юм уу? Хургуулна гэж хэлээгүй. Та хургуулж болохгүй гэж надад гаргаж суруулсан. Тэгж тэгэнгүүт та төрийн аудитын хууль зөрчиж байгаа юм уу? Энэ чинь төрийн аудитын хууль манай энэ мөрдөн байцаалын шатных биш шүү дээ. Хуулийн заалтанд байхгүй байна гэдэг энэ хүндээ хэлээд өгч. Өнгөлөгч. Хуулийн тэд заалтан дээр таны хэлээд байгаа юм чинь байхгүй байна, ийм байна гэдгийг хэлээд. Төрийн аудитын тухай хуулийн заалтны дагуу аудит хийж байгаа байгууллага тайлангийн эцсийн төслийг өгч саналыг авдаг. Саналыг аваад холбогдох өөрчлөлтийг хийдэг гэсэн байгаа. Заасан байгаа. Та энийг мэдж байгаа олон жил аудит хийсэн. Бид аудитын хуулийг бүгдийг нэг асуулт асуугаагүй. Энэ заалтыг энэ байгууллага дээр хэрэгжүүлсэн үү гэсэн та хэрэгжүүлээгүй гэсэн. Яагаад хэрэгжүүлээгүй юм бэ гэхээр та 2 3 юм яриад байна. Нэгдүгээрт нь манад санал өгөөгүй байгууллагад бид нар өгдөггүй ингэж яриад байна. Хоёрдугаарт нь авилгалтаа тэмцэх газар хинт ч гаргаж болохгүй шүү гэсэн чи бид нар гаргаагүй гэдэг юм. Та энийг тодорхой ярил л та. Таны яг нэгнээс тодруулж хэлж чадахгүй. Би аудитынхаа явцад үтсэн харсан аудитынхаа дайранд бичснийхаа хүрээнд л би ярьж байна. Та мэдүүлэг хүүрэхтэй та дүгнэлт гаргасан. Энийг тайлбарлаж хэл. Та мэдүүлэг зайлсхийх явсгүй нөр эргүү харж. Би мэдэхгүй зүйлээ бол би мэдэхгүйгээр л хэлнэ. Тэгэхээс өөр арга байхгүй. Би худлаа хэлхийг хүсдэггүй. Та төрийн аудитын хууль зөрчсөн юм уу? Тэгээд аудитын хууль зөрчсөн юм уу? Би аудитын хуулийг зөрчөөгүй учраас өнөөдрийг хүртэл ажил. Зөрчөөгүй бол яагаад энэ байгууллага төрүүлээгүй нь тайлан. Энийг байгууллагын ёс зүйн хороо мэднэ. Ерөнхий аудитор мэднэ Монгол Улс. Яагаад ерөнхий аудитор мэддэг юм? Монгол Улсын ерөнхий аудитор энэ байгууллагыг өдөртөн зохион байгуулж явдаг юм уу? Монгол Улсын ерөнхий аудитор энэ байгууллагыг энэ аудитын тайланг өдөртөн зохион байгуулж явдаг. За би одоо тэгвэл эндээс нь асууч. Өөр асуулт. Танаа ерөнхий аудитор бити үг гэсэн юм энэ хүмүүст. За тэгж тулгаж асуухгүй шүү. Та би мэднэ гэдэг харалдаг чинь л да. Энэ хүмүүсийн л асуудал би мэдэхгүй. Тэгвэл ядаж шүүгч энэ хүнийг асуултанд нь хариулуулаад өгөл бэл. Би тэгвэл асуух. Чи өөрөө мэдэх хэмжээнд л хариулаад байна шүү дээ надад чи. За та чинь жингийн зүрөө үнийн зүрөө гэдээ хохол гаргаж ирээд яваад байдаг хаа тий. Эндээс та гэрээнийх аль заалтан зөрчигдөж ямар охирол гарсан? Тэгээ би сая хэлсэн 3 дугаар зүрийн 3-ын 4 дугаар заалт зөрчигдсөн гэж утсан гэж би сайн тайлбарласан. Үн өөрчлөгдсөн тохиолдолд тухайн тогтоол шийдвэрийн дагуу өөрчлөлт тооцоо хийнэ. Үнийхээ өөрчлөлтийг тэгээд үнийг Багнуур компани төлөөлөн удирдах зөвлөл өөрчилдөг. За өөрчлөсөн үн яах хэвээр тэгээд өөрчлөгдсөн үнийг тэр Багнуур компани мөрдөж явах хэвээр. Мөрдөж явах хэвээр. Тий. За тэгээ энэ гэрээний үн чухал юм уу? Тэр тооцын үн чухал юм уу? Тооцын үнийг баримталж гэрээ байгуулах ёстой. За тооцын үнийг баримтлаагүй хэн буруутай энэ үйл энэ дэр? Аль тал нь. Би энэ дээр байж өгсөн. Энэ дээр би өөрөө бүр хэлээд өгсөн байгаа. Энэ нь юунаас манай төрийн аудитын байгууллага ямар зөрчил байв? Энэ нь юунаас шалтгаалав? Дараа нь энэ ямар эрх зүйн актыг зөрчсөн байна гэдгийг дараалалаар ингэж шийдэг аудит олон улсын стандартын дагуу. Тэр утгаараа бид энийг бас За бид дахиад гэрээний 2 гаргач. MGLSP компани энэ гэрээнд зааснаар нүүрсийг хэдэн төгрөгөөр худалдаж авах үүрэгтэй. Хоёр. MGLSP компани энэ гэрээнд зааснаар нүүрсийг хэдэн төгрөгөөр худалдаж авах үүрэгтэй вэ? Би төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын дагуу 39 төгрөг гэрээ байгуулах үүрэгтэй гэж үзсэн. Аудитын явцад нотлох баримтад болгуулад B компани хэдэн төгрөгөөр худалдаж MGB бол 2012-оос 13 оны 1-р үйлдвэрлэл хүртэл ажилласан учраас эдгээр 27500-аар баримталж авсан гэрээгээ энэ нь бол алдагдaltaгүй байсан. Тухайн үед энэ үнийн өөрчлөлт хийгдээгүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн хүүч үнийн өөрчлөлт хийгдсэн гэрээг гаргачихад өгвөл. Би асуултанд өөр юм харилдаг. Энэ гэрээний дагуу MGLSPD компани хэдэн төгрөгөөр нүүрсийг авах ёстой юм бэ гэж. Энэ гэрээний дагуу 39 мянган төгрөг авах ёстой. Ер нь төлөөлөн удирдах зөвлөлийн 11 сард гарсан тогтоол нь MGLSP компани дээр гарсан байдаг. Тэгээ Багнуур нь өргөжлүүлээд энийг D компани хийгээд бас өөр компани бас өөр хуулийн этгээд болцсон учраас энийг би бол D компани дээр үйлчлэх хуулийн заалт биш гэж үзэж, тогтоол биш гэж үзэж байгаа.
Тууцын тогтоолыг ямар хинд нь үйлчлэл хинж нь үйлчлэх та шийддэг юм уу? Бид бас хянах хэрэг хэрэгтэй. Эн чинь тууз гэдэг чинь манай төрийн өмчийг төлөөлж байгаа хүмүүс. Ард түмний өмчийг төлөөлж байгаа хүмүүс. Бид төрийн өмчөө, ард түмний өмчөө бид хамгаалахаар эрх хүлээсэн тангар өргөсөн хүмүүс л дээ. За, энэ гэрээний дагуу энэ компани хэдэн төгрөгөөр нүүрс авах ёстой юм бэ? 39 мянган төгрөгөөр нүс авах ёстой. Гэрээн дээр 27500-аар Тэгээ энэ гэрээгээ тэгвэл зөрчиж хийгдсэн л байна л да. Тууцынхаа зөвшөөрлийг биелүүлэг хоёулаа зөрчсөн. Багнуур компани худалдаж авч байгаа байгууллага хоёр ялангуяа Багнуур компанид оролцох хариуцлага бас нэлээд юм дээр яригдах ёстой. худалдаж авч байгаа компани бид нар 27-оор авахгүй 39-оор авна гэж хэлэх ёстой байсан гэж та хэлээд байгаа юм уу? За тэгвэл энэ Багнуур компанид бол энэ хариуцлага нь өөрөөх ёстой байх л та. Ер нь бол өнөөдөр төрийн өмчийн үйлдвэр нэртэй байгаа боловч цаана нь бол энэ чинь Багнуур биш ард түмний өмч шүү дээ. Тэгэхээр ийм хариуцлагагүй хандаж болохгүй гэдгийг л би энэ тал дээр хоёр компани асуудал дээр ярьсан учраас асуудал байна. Багнуур буруутаад гэж байна уу те? За 3-6. Худалдаа авагч вагоноос буусан нүрсийг шуудаасны дараа жигэнсэн жингээр тооцоо хийнэ гэж байгаа. За би асуулт асуугаагүй шүү. Шуудаасны дараа жигэнсэн жингээр энэ MJLSPD компани тооцоогоо хийгээд дуусгасан байдаг юм уу? Энэ шуудаасны дараагаар тооцоогоо нийлсэн байдаг. Төлбөрүүдээ хийсэн байдаг. Ганц нэг илүү дутуу авлага өвлөг үүсээд цаана наан төлөгдсөн юм асуудлууд байдаг. А гэхдээ хамгийн гол нь 3-6 гэдэг заалт өөрөө орж ирсэн л энэ алдагдлыг бий болгох нөхцөлийг бүрдүүлчихэд байгаа. Энэ бусад байгууллагын гэрээд бол ингэ тусагдаг байгаа. Энэ заалт. Авилгалтай тэмцэх газраас өөрт чинь хүснэг төгсөн гэдэг шүү дээ. Хүснэг таруулсан. Тэрэн дээр энийг гаргацсан байсан уу? Жингийн зүрэг гаргацсан байсан уу? Жингийн зүрэг бол гаргацсан байсан. Гаргацсан байсан уу? Тий. За.